өршөлхийн өвчлөлттэй холбоотойгоор ер нь яг Ховд аймагт одоо дотоодын аялал жуулчлалаар хичнээн төгрөг одоо орж ирдэг байсан юм бол мэдээж одоо энэ жилийн тухайд бол энэ мөнгө одоо бас төдийлөн бүрдэхгүй байх юм нөхцөл харагдаад байна шүү дээ. За яг одоогор бол яг аймгийн төв ч юм уу тийм ээ бусад одоо хариу зэрэг сумуудад бол аялагч нарыг орж ирж явах ямар ч хорж байгаа зүйл бол байхгүй байгаа. Аялал жуулчлалын чиглэлээр бол бас нэг хоёр арга хэмжээг бол маш сайн хэрэгжүүлэх юм шаардлагатай байгаа. Нэг нь болохоор аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг бүх байгууллагуудын мэдээллийг манай Ховд аймагт аялж байгаа аялагч тодорхой болгох нэг ийм ажил байгаа. Энэ болохоор бид нэг өнгөрсөн жилээс эхлээд энийг асуудлыг шийдэхээр талбай дээр нэг мэдээллийн төв, аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулсан. Бас энэнийхээ үйл ажиллагааг тодорхой хэмжээнд бас тогтмолжуулж авч явах чадахгүй байна. Хоёрдугаарт нь болохоор аялал жуулчлалын Ховд аймгийн мэдээллийн сайтыг одоо маш яралтай олон хэл дээр одоо жуулчаа ороод үсэх ийм хэлбэрээр боловсруулах шаардлагатай. Гуравдугаарт нь болохоор бүх сумын орох гарахууд дээр QR кодтой ийм самбарууд байршуулъя гэсэн ийм нэг. Тэгэд энэгээрээ яах вэ гэхээр аялал жуулчлалын бүх байгууллагуудын мэдээллийг ил тод байлгах. Жишээ нь одоо гол дээр нэг 2 гэр түрээсэлж байгаа хүний мэдээлэл нь нөгөө координат нь GPS-д нь орчдөг тийм ээ. Тэгээд дээр нь ийм үнэтэй. Тэгээ гэрийнх нь орчных нь зураг нь байж чаддаг. Ямар яг нойлтой гэдэг мэдээлэл нь жуулчтай ил байвал бид нэр энийг нэгдүгürt одоо сайжруулъя. Хоёрдугаарт нь болохоор яг манай дээр одоо аялал жуулчлалын стандарт хангасан тийм бааз болвол яг байхгүй байгаа. Одоо бол нэг 2-3 баазууд энэ 100 бас нөгөө ажлаа сайжруулад бас гайгүй болж байна. Бид нэг аймгийн хэмжээнд нэг яг стандартны нэг 5 баазтай болчих юм бол одоо хотоос 5 богд руу явж байгаа аялагч нарыг энд нэг 2 хоног барих, Хятадаас орж ирж байгаа энэ Орос руу гарч байгааг энд 2 хоног барих, мөн Оросоос Хятад руу юм уу одоо урагшаа явж байгаа жуулчдыг барих ийм ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Тэгээ өнөөдрийн иргэдийн хурлаар энэ аялал жуулчлалын баазуудын газрын асуудал бас орж байгаа. Тэгэхээр таны хэлсэнчлэн одоо Ховд аймгийн төв талбай дээр бол аялал жуулчлалын бас мэдээлэл өгөх төвийг байгуулад 2 дахь одоо жил рүүгээ орох гэж байна. Энэ өвлийн тухайд бол 2 дахь жил болох юм. Тэгэхээр энэ төвийн үйл ажиллагаа өнөө хүртэл яагаад одоо тогтвортойгоор чадавчиж иргэдэд одоо үндсэн одоо үйл ажиллагааныхаа цар хүрээнд одоо үйлчлэгээ үзүүлж чадахгүй байгаа юм байна. Шалтгаан нь юу байгаа юм? За нэг газрын зураг хийх гэж байна. За одоо ингээл вебсайтаа байгуулах гэж ингээд нилээдгүй хугацаа явчлаа шүү дээ. Шалтгаан нь юу вэ? Энэ одоо Улаанбаатар хотод гэхэд 6 ийм мэдээллийн төвтэй. Энэ 6 мэдээллийн төв нь одоо нэг мэдээллийн төв нь 4 ажилтнтай нөгөө ээлжээр ажилдаг. Тэгээд нийслэлийн аялал жуулчлалын газар нөгөө хүмүүсийнхаа цалин бусад зардлыг нь бол хариуцдаг юм билээ. Манай аймаг дээр соёлын газар дээр нөгөө соёл аялал жуулчлалын газар дээр хариуцлах гэхээр эдний дээр нөгөө орон тоогийн тавьж өгдөг дээрээс мэрэгжлийн холбоог нь аваа юу гэхээр холбоо нь тодорхой хэмжээний орлого бас олж чаддаггүй. Аймгаас санхүүжил гэхээр бас болдоггүй. Тэгээ бид нэр одоо бол аймгаас өнөөдрийн байдлаар ямар ч хэсэн цалингийн шийтгэхээр ингээд шийдвэр гаргаад бол явж байна. Нэг ажилтан өдрийн 8 цагаар суухаар. За тэгээ энэ ажилтан бол өнгөрсөн жилээс ингээд алдаг хоног одоо солигдоод байгаа бас нөгөө тодорхой учраас 3 хүн ээлжлээд бол ажилласан. Энэ хүмүүсийн ажиллаж байгаа хугацааны бас тайлангуудыг нь бол авч утсан. Маш их аялагч нар бол нөгөө мэдээлэл авах гэж орж ирд юм байлаа. Ялангуяа гадаад хүмүүс одоо энэ сар тэдэн Орос хүн орж ирлээ, англи хүн тэд орж ирлээ гэдэг тайлангууд нь байгаа. Тийм учраас бид нэг энэний үйл ажиллагааг нь бол тогтмолжуулж байнгын ажиллагаатай болгох шаардлагатай байгаа гэж бодож байна. Цаашид энийг одоо аймаг авч явах юм аялал жуулчлалын газар нь юм уу эсвэл бол байгаль орчны газар нь юм уу нэг юм төв байгуулж хайчгаал одоо эзэн холбогдохчгүй ингээл талбай дээр байгаад идэг эн чинь тэгээ байж болох юм. Тэгээ одоо соёлын газрыг бол ямар ч гэсэн эх оныхоо төсөвт суулгахыг одоо хөөцөлтөөрөө чиглэл өгсөн байгаа. Хэрвээ тэр одоо яам зөвшөөрөхгүй бол тамгын газраас л одоо санхүүжүүлээд явахаар бол төлөвлөж байгаа.
Ховд аймгийн байгууллага орчны газар бол өнөөдөр юм уу маргааш юм уу 2 жилийн өмнө 3 жилийн өмнө байгуулагдсан байгууллага биш шүү дээ. Эдний байгууллага дээр бол Ховд аймгийн бүхий л одоо үзэсгэлэнт байгууллагууд, аялал жуулчлалын маршрутууд гээд бүх одоо энэ дата бааз суурь нь байгаа. Энийг яагаад нэгтгэжгээд энэ одоо төв дээр хүлээлгэж өгөөд бэлэн одоо гарын авлага материал хийж болохгүй байгаа юм бэ? Энэ байгууллага орчны газар юу н ажиллаа хийдэг юм уу? Бид нэр энэний өмнөх хурлаар бол нөгөө аймгийн аялал жуулчлалын маршрутыг шинжилээд батлаад тэгээд энэ под дээр нөгөө тарах материал бэлдээд тэгээд өгсөн байгаа. Ороод нөгөө энэ под дотроо дэлгэцэн дээр бол нөгөө жуулчин танилцах юм боломж нь бол олгогдсон байна. Сайт нь хизээ байгуулагдах. Сайт байгуулахад бас мөнгө хэрэгтэй. Сайт бол уг нь 3 жилийн өмнө хүнээр бол сайт хийлгүүлсэн байлаа. Тэгээд ерөөсөө ашиглалт байхгүй. Тэгээ одоо энэ сайтын тамгын газраас одоо нөгөө эрх мэрх нь хаагдсан байсныг бол бүгднийг сэргээгээд өгсөн. Одоо бол яг мэдээллүүдээ оруулаад ажиллаж байгаа. Тэгээд дахиад дээр нь бол нөгөө олон хэлтэй болгох AI ашиглах ийм боломжийг бас нэмэгдүүлэхээр бол ажиллаж байгаа. За баярлалаа.